Бами болон бумигийн адал явдал захим хулгайж. Намайг Буми гэдэг, харин түүнийг Бами гэдэг. Тэр бол миний дүү. Энэ хүмүүс бол манай аав ээж хоёр. Бид хоёр аав ээжийн компьютер дээр тоглоом тоглох дуртай. Нэг өдөр аав ээж хоёр дэлгүүр явсан хойгуур Бами бид хоёр аав ээжийн компьютер дээр тоглож байлаа. Амттан аваад ирэх хүүхдүүдээ. Танихгүй хүнд хаалга тайлж өгч болохгүй шүү. Гэтэл гинэт миний компьютер дээр аздан басан талаар мэдэгдэл ирлээ. Бид хоёр маш их баярлан бэлгээ авахын тулд шууд л холбоос дээр нь дарж орхилоо. Бид хоёр бэлгээ авах гээд хүлээгээд л байлаа. Гэтэл ямар ч бэлэг өгсөнгүй. Би дансыг нь хаслнаа. Дөрөвнүүдийг нь би авахгүй. Хийсэн ажлууд нь энд байна. Би устгана. Миний өхөө шинд ороод ирэв. Энэ үед аав ээж хоёр маань дэлгүүрээс юу ч авч чадалгүй буцаад ирлээ. Бид хоёр болсон бүх зүйлсийг аав ээжтэй ярьж өглөө. Бид бэлэг авахыг хүссэн шүү дээ. Аав ээж хоёр маань бид хоёрыг захин булгаажин явуулсан хуурамч холбоос дээр дарснаас болж амттан авах мөнгөө алдсан гэж хэлсэн. Аав ээжээс уучлалт гуйж зохио бичцгээе. Би лав зөрөө зөрнөө. Биднийг уучлаарай ээжээ. Ээж маань биднийг аргадан цаашид захин булгаачаас хэрхэн өөрсдийгөө хамгаалах талаар зааж өгсөн юм. Гар утас компьютер гэдэг бол яг л бидний гэр орон гэсэн үг. Нууц үг гэдэг бол бидний гэрийн дүлгүүрл гэсэн үг. Хэрвээ нууц үгээ бусдад харуулах юм бол гэрийнхээ хаалгыг онгорхоо орхиод явсантай л ижил. Маск зүүхгүй, гараа угаахгүй бол бид ханиад хүрч өвддөг шүү дээ. Яг л үүн шиг бид элдв холбоос дээр дарж компьютераа өвчлүүлдэг. Өвдсөн компьютер маань бидний мэдээллийг хамгаалах чадваргүй болдог. Энэ үед захин булгааж компьютер доторх бүхнийг авдаг. Ингэж л бид булгаачид боломж олгодог юм байна. Ямар нэгэн с ижигтэй мэдэгдэл гарч ирвэл X-дээр нь дараад л хаачих хэрэгтэй юм байна шүү. Ийхүү бид захин булгаачаас өөрсдийгөө хамгаалаж сурсан юм да. Хэд хоногийн дараа дахиад л надад аздан басан тухай мэдэгдэл ирсэн ч би шууд л хааж орхисон. Үгүй. Энэ хүүхдүүд чинь мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалаад сурчихсан байх шүү дээ.